Би айлын 8 дахь хүүхэд, 5 эгч, 2 ахтай. Бид их олоолаассан. Хүүхэд насны минь хүмүүжил хүн шанараа шигшигдэж, аавынхаа өгсөн чихрийг ах нартайгаа хувааж иддэг. Олуулаа идсэн чихрийн амт одоо ч надад амтагддаг. Ах нартаа шоглуулж исэн хүүхэд нас минь арын хаалга гэж мэдэхгүй. Авьяас чадвар хоёртон итгэдэг болгосон юм. Эхлээ зүгээр л үг байдаг. Надад мөрөөдөл бий. Энэ зүгээр л үг байсан. Гэхдээ энэ үг олон хүний мөрөөдөл байсан учраас олон зуун жилийн боолчлолоос өнгөт дарснуудыг чөлөөлж өнөөдөр тэдний нэг нь ерөнхийлөгч болсон байна. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Энэ бас зүгээр л үг байсан. Саруул ухаантай монгол хүмүүс олуулаа байсан учраас бид өөрчлөлтийг хүний амиар биш хүсэл зоригоор байгуулсан юм. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Эрх чөлөөт нийгмээ энэ хിവэр нь хадгалахын тулд хар 7 сарын 1-нийг харахыг хүсээгүй учраас 19 жилийн дараа бид ардчилсан ерөнхийлөгчөө олуулаа сонгосон юм. Үнэт зүйлсээ хамгаалахыг хүн бүхэн хүссэн учраас үндсэн хуулиа бид бас олуулаа баталсан юм. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Элэгнэх ах дүүс минь их дэлхийгээр нэг тарсанч энэ газар шороон дээр бид олуулаа үлдсэн учраас эрх чөлөөт тусгаар тогтоосон Монгол улс оршиж байна. Гадаг шахарсан монгол залуус ганцаардаж зовж ханаад хүслэн болсон нутагтаа ирж хүн шиг амьдрахыг хүсэж байна. Олуулаа мөртлөө цөөхөл юм шиг байж ханлаа. Одоо боллоо. Хуучин цагийг халж, хувьсгал хийснээр санаж, шудраг нийгмийн төлөө бид олуулаа ялгая. Өнөж болсон жилүүд эвийн хүч ийн ухаанаар зангидагдлаа. Ургах наран мандаж ардчилсан засаг олуулаа ялгая. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Хамаг Монголын сонголт нэргэн байхыг мэдэж байна. Хамгийн гол нь бид олуулаа